Студидтэй стилист, имиж мейкер, докторант Цолбон гэрлэг студидтэй орсон байна. Өглөө нэм сайхан хамруу. За өглөө нэмэн цаг хамарлаа. За баярлалаа. Тэгвэл өнөөдөр ирчүүдийн хандлагах мэдээлэл. Тэр дундаа ирчүүдийн маань хувцлалтын чиг хандлага энэ жил ер нь ямар байна гэдэг талаар мэдээлэл авах гэсэн юм. Ер нь бол ирчүүдийн хувцлалт чухал уу? Яагаад чухал вэ гэдэг та хэлээд өгөхгүй. Яагаад дандаа эмгтэй загвар гэж ярьдаг те ирчүүд ч гэсэн адилхан байлгүй те. Ер нь бол одоо нөгөө уул нь бол аль аль нь чухал. Гэхдээ ихэвчлэн бол яадаг вэ гэхээр эмгтэйчүүд л те. Одоо бид нар л одоо гоё юм өмсөх хэрэгтэй гэдэг. Гэтэл нөгөө ирчүүд маань бас яг тэр тал дээр өөрснөө нэг тийм бас нэг яг бүр ингэж нэг эмгтэй хүн шиг илүү ингэж нэг ач холбогдол өгөөд анхаарад ингэ загварын чиг хандлага ингэж нэг шин соргохоор хүлээж авах нь бас их одоо дутмаг үе юм шиг санагддаг. Миний хувьд бол тий. Тэгээд нэг гэр бүлтэй болохоор нэг ихнэрийн сонголтод төрцөл явж штэ. Нэр гэж ажилладаг тийм үү. За тэгвэл энэ жилийн чиг хандлага ямар болоо? Ер нь хэр их өөрчлөгддөг юм бэ жил. За ер нь бол яг нөгөө жил нөгөө трендүүд ингээл өөрчлөгдөв бол мод ингээл өөрчлөгдөөл явдаг. Энэ жилийн хувьд гэх юм бол бас их өвөрмөц ганц нэг одоо зүйлээс нь дуртаад бол энэ жилийн одоо нөгөө эмэгтэйчүүд маань одоо юу одоо өмнөх жилүүдэд тийм ээ оор саясад шуулдарч буюу одоо нөгөө том мөр тренд болж байсан шүү дээ. Тэгэхээр энэ жилийн хувьд бол ирчүүдийн хувьд бол бас юм нөгөө power shoulder буюу одоо хүчтэй хүчрэх мөр одоо бас их юу болж байгаа тренд болж байгаа. Ер нь бол бүх одоо ингээд загварын нөгөө юу дээрээс одоо агентлагууд дээрээс харахад орднууд бол ерөнхийдөө бол дандаа power shoulder буюу хүчрэх мөрийг бас их загвартаа тусгасан байгаа харагдаж байгаа. За тэгээ мөн S shape буюу бэлхүүсийг тодтогч өгсөн одоо нөгөө бид нар бол нэг элсэн цаг галбар гэж ер нь ярьдээ шүү дээ. Тэгэхээр одоо энэ зургнууд дээр ч гэсэн ер нь ингээд харж байхад бол одоо тэр цаатлын зурган дээр ч гэсэн тийм ээ илүү нөгөө хүчрэх юм том oversized мөр бол бас мөр нь бол бүр нэлээд тодтогч өгсөн байна. Тийм тодтогч өгж байгаа. Ер нь бол тэгээ S shape буюу одоо бэлхүүсийг бас давхар тодтогч өгж байгаа. Ер нь ингээд харж байхад бол бас бэлхүүсийг илүү одоо ирчүүд маань бол ихэвчлэн нэг тийм бэлхүүсэн дээр бол нэг ач холбогдол өгөөдөггүй шүү дээ тий. Та нар л ер нь жоо ач холбогдол өгөөдөг шүү дээ уулна. Эмэгтэйчүүд. Тийм. За нөгөө талаасаа гэх юм бол одоо нөгөө хавар зууны одоо чиг хандлага гэх юм бол бас энэ зууны одоо чиг хандлага дээр бас нэг юм гар гарсан загварууд бас их нэлээд одоо тренд болж байгаа. Гар нөгөө гар гарсан ханцуугүй. Гэхдээ энэ маань болохоор одоо зөвхөн одоо өмнө нь бол одоо юу гэдэг футболк тийм ээ майкн дээр байдаг байсан бол одоо жилетэн дээр ч юм уу цамцан дээр илүү бас ингэж орж ирж байгаа. За хаврын хувьд гэх юм бол мөн одоо нөгөө кардиган загварууд. Одоо носон цамцнууд тийм ээ бас нэлээд төлхөө орж ирж байгаа. Кардиган чи ер нь бол хасагддгүй юм биш үү? Ер нь байж лээ. Ер нь байж лээ гэдэг шиг нөгөө байж лээ. Гэхдээ бас ирчүүд нэг бас тэрийг нэг амар тэгтлээ бас нэг ингээл нэг хөмсөд ах нь бас ховор штэ ер нь. Тий. Эмэгтэйчүүд л бол тий одоо ноолор гэл янз бүрээр ингээл өмсөд гэдэг болохоос биш. Ирчүүдийн хувьд бол тэгтлээ хөмсдгүй. Одоо нэг хавар зууны нэг юм нэг зааг байдаг штэ одоо өнөөдөр бол бас жоохон сэрөөхөн лээ. За тэгээ намрын одоо нөгөө чиг хандлага руу бас ингээд нөгөө үл намар өвлийн чиг хандлага руу ингээд ороод ирэхэд хиймэл өснөд бас нэлээ юм тренд болж байгаа. Энэ жилийн хувьд гэх юм бол за мөн дээрээс нь нөгөө амтны арьсан одоо дүрслэл бүхий хээнүүд бас нэлээ одоо тренд болж орж ирж байгаа гэсэн үг тий. Ирчүүдийн хувцлалтанд ч тий. Харин тий. Хоёр эмэгтэй ингээд инээдэг яриад байдаг шиг үү тий. Хүү бүр амтны дүрслэл орсон юм дээ. Одоо энэ барын ирэн ч юм уу тий ирвсний ирэн ч одоо бидрэх үедээ уулгалаад бидрэх штэ. Авцсан штэ надад. Ер нь ингээд ажиглаад байхад нөгөө хүүхнүүдийн уццаал ингээд ирчүүдийн тийм ээ одоо өмнө эхлээл эмэгтэйчүүд тийм ээ илүү одоо нөгөө том мөр тренд болж исэн бол одоо ингээд ирчүүд их болоод эхэлж байгаа жишээтэй. За тэгээ зуны улирал дээр бол илүү бас өнгөлөг хувцснууд бас нэлээд тренд болж байгаа. Өнгөлөгтэй бүр айгуу тийм тод өнгөнүүд, дулаан өнгөнүүд бас орж ирж байгаа. Дээрээс нь бас юм нэг солонгорсон өнгөнүүд бас нэлээд орж ирж байгаа. Бас тэрийг анзаарах хэрэгтэй. Гэхдээ ер нь аль одоо нөгөө альва одоо тэр тухайн жил ямар ч хувцас тренд болсон гэсэн нөгөө өөрийн стил гэдэг юм бас хадгалах нь их чухал гэдэг шүү. Ер нь бол тийм ээ. Хувь хүн болгон өөрийн стилтэй. Тэр стилээ нөгөө бүрдүүлж чадсан уугүй юу гэдгээс л одоо нөгөө шалтгаалж өөр байна. Тэрнээс одоо юу гэдэг одоо энэ жил нэг тренд болонгууд тренд л бол тренд дагах ёстой гэдэг бас нэг тийм дүрэн байхгүй. Тийм. Гэтэ трендээс жижиг деталуудыг бас авч хэрэглэж болно. Үнэхээр одоо тэр одоо өргөн мөр одоо тийм ээ таалагдчихвэл бас өөрийнх нь биеийн галбар цогцчихвэл тийм ээ бас болно. Гэхдээ манай одоо хөтлөгч залуугийн хувьд бол би өмнөх нэг дугаар дээр атлетик галбартай хэлсэн байгаа. Тэгэхээр өөрөө ч өөрчлөлт байгаа шнэ. Өөрөө ч хувьд гэх юм бол нөгөө том мөр өмсчөөд одоо мөртөө хувц өмсчөөд
хит одоо скиний өмд өмсчих юм бол бүр гурвалж харагдана гэсэн үг. Тэгэхээр бас тэрийг бас анзаарч тийм ээ. Гэх мэтчил нөгөө ингээ биеийн галбартайгаа бас зөв хослуулах нь айгүй чухал. Тэр нэг гутлыг юу ачаа саяны зургийг байгаад нөгөө шилэн хоргонд одоо шинэ ингээд гэдэг шиг юм бидний гутлаас их өөрчлөгдөж байгаа юм биш үү? За гутал бол тэгээд мэдээж нөгөө нэг бас гутал дээр нэг ийм зүйл одоо нөгөө бүр онцгойлон хэлмэр санагддаг. Ялангуяа эмэгтэйчүүд ч эрчүүд ч ерөөс ялгаахгүй. Бид нар бол гутал сонгохтой их хвчлэн нөгөө таалагдсанаа аваад идэг. Тэ таалагдсанаа авдаг одоо юу гэдгийг одоо тэр нүд унаснаа авдаг ч гэдэг юм уу. Гэтэл гутлын сонголтыг бол ерөөсөө эрэгтэй хүний хувьд эмэгтэй хүний хувьд биеийн галбартаа тохируулж авдаг юм аа. Бас уу. Тий. Жишээлбэл одоо намхан одоо нуруутай хүний хувьд одоо тийм ээ богинохон хоншоортой гутал тийм тохиромжтой байл биш. Богинохон одоо бандгартуу одоо тийм ээ хоншоортой гутал тийм тохиромжтой биш. Одоо жишээлбэл за энэ ч арай гурвалж байгаа ч гэсэн одоо энэ голын тийм ээ гутал шиг ийм хоншоортой юм урагшаага шүмби жоох юм нарийнхан дөрнөө дугуй хоншоортой ийм хоншоортой байвал илүү бас нөгөө биеийн өндөрийг ч гэсэн өндөрсгөж харагдуулдаг. Тэгэхээр зарим эрчүүдийн хувьд ингээ харахаар ингээд нэг өөрөө жоох юм хөвсгөр тэнгүү дахиад нөгөө хөвсгөр дээр нөгөө бас юм бандгаар богинохон гутал өмсчдөг. Тэгэхээр энэ яаж ийн гэхээр ерөөсөө нөгөө биеийн өндөрийг намхан харагдуулахаас гадна улам нөгөө хөвсгөр одоо тэр байдлыг тийм ээ бас тодотгож өгдөг байдаг. Тийм маань өнөөдөр би чинь бол дандаа ийм нөгөө юу тал юм. Нарийнхан тэгээд ийм шүүгэр тэгээд ийм зүгэн гэх юм уу. Тий. Ер нь бол яг нөгөө нэг эрэгтэй ч эмэгтэй ч хүмүүсийн хувьд одоо юм шүмбгэрдүү тийм ээ шүүгэрдүү тэгээ урагшаага одоо овол буюу одоо нөгөө нарийнсан гурвалж юм уу эсвэл дугуй хоншоортой байх тусмаа нөгөө хөлийг их цэгцтэй цэвэрхэн харагддаг. Гэхдээ хит урт бас байж болохгүй гэсэн үг тийм ээ. Нөгөө нэг хэдэн хонд нөлөөд нэг тренд ч амар урт нэг алиалгч тий. Готал нэг тренд болж ирсэн. Тэгээд тэр бол бас яг тухайн жилдээ л тренд боллоо. Одоо энэ жилийн үед бол эмэгтэйчүүдийн үед бол дөрвөлж байгаа хоншоор бас тренд болоод байгаа ш. Тэгэл нөгөө эмэгтэйчүүд л ороод нэ гэдэг. За дараагийн чухал зүйл ажил хэрэгч хувцлалт гэдэг юм уу. Ер нь ингээд яг тухайн үйл ажиллагаанд орох гэдэг юм ажил мэргэжлээс шалтгаалаад бас өөр авдаг шүү байгаа тийм ээ залуучууд маань. Гэхдээ өдөр тутамдаа гэдгийг таас дахиад өргөжлүүлээ зөвлөгөө өгөхгүй. За тэгэхээр ажил хэрэгч хувцлалт маань өөрөө дотроо 6 төрөл байдаг. Ер нь бол нөгөө уламжлалт, мэргэжлийн тийм ажил хэрэгч хувцлалт, за илүү одоо бизнес smart casual буюу одоо яг манайхны их хвчлэн одоо нөгөө өмсөх одоо нөгөө хэрэгцээ шаардлагатай гэх юм одоо тухайн одоо албан тушаал ажлын байранд энэ л одоо юу гэдгийг дресс код байхгүй нөхцөлд бол яг уу гэхээр нөгөө залуучууд маань гоё загварлаг хувцлах гад байдаг. Илүү одоо нөгөө биедээ эвтэйхэн хувцлалтыг бий болгох гад байдаг. Тэгээ дээрээс нь ажил хэрэгчийн маяга бас алдмааргүй байдаг. Тэгвэл яг энэ тохиолдолд бол бизнес smart casual буюу ажил хэрэгчнээ загварлагдаг чинь бас хувцлалтаа бас байж болдог. За энэ жилийн бас нөгөө залуучуудын одоо бас энэ нөгөө хавар цууны тренд дээр бол бас ийм юу хувцнууд их орж ирж байгаа. Хослолууд гэхдээ нөгөө уламжлалт одоо хослол биш. Энэ бол одоо чөлөөт хэм маягийн гэх юм уу да тийм Одоо ээ. эднэр шиг юм байна тийм үү. Энэ болохоор нөгөө намар хаврын юмнууд намар үлэх яваад байна. Тийм. За тэгэхээр энэ жилийн бас нэг онцлог бас нөгөө нэг double breasted буюу одоо нөгөө давхар зөвлөгтэй гэрүүд бас эрчүүдийн хувцлалтын дээр бас нэлээд орж ирж байгаа юм биш үү? Харин тийм байна. Тэр нүдний шилтэй залуу бол өмссөн. Тийм. Давхар зөвлөгтөө гэхдээ энэ маань одоо нөгөө их хвчлэн бид нар бол нөгөө 6, 4, 2 товчтойг нь мэдэн шүү дээ. Одоо энэ жилийн хувьд гэх юм бол 70 товчтой хүртэл ингэж орж ирж байгаараа бас одоо бас онцлог байгаа. Заавал нөгөө давхар зөвлөгтөө гэхээр нөгөө товчнууд ил байх халавгүй тий. Давхар зөвлөгтөө нэг товчтой ч байдаг. Иймэрхүү бас хувилбарууд орж ирж байгаараа бас онцлог. Зарим нь бүр товчон ч ил харагдахгүй тийм ээ. Иймэрхүү юм маягтайгаа. Гэхдээ одоо бол нөгөө ажил хэрэгч хэрнээ бас нөгөө өдөр тутамд өмсгöd бол зүгээр энгийн хослолууд харахад бол энгийн бүр нөгөө одоо уламжлалт ажил хэрэгч хувцлалтаас арай өөр материалын хувьд ч чөлөөт гэсэн. Ер нь бол тэгтээ нэг заавал тийм байх хэрэгтэй гэсэн юм бол бүр орхигдож байгаа юм шиг үлээ шүү дээ. Яг одоо үнэхээр одоо юу гэдэг улсын чанартай ч юм уу л ажиллагаанд бол яг тэр нөгөө стандарт хувцас өмсөх юм шиг байгаа тийм ээ. Тэг. Ер нь бол одоо юу гэдгийг тийм ээ чухал гэрээ хэлцэр чухал уулзалт за тийм ээ тэрэн дээр бол зайлшгүй нөгөө бизнес традиционал буюу уламжлалт ажил хэрэгч хувцлалт юм уу бизнес одоо профешнл буюу мэргэжлийн ажил хэрэгч хувцлалтаа өмсөх хэрэгтэй. Энэ маань дотроо ингээд нөгөө дресс кодтой байдаг тийм ээ. За одоо гутал нь ямар өнгөтэй авах юм, оймс нь ямар өнгөтэй авах юм, цамц нь ямар өнгөтэй авах юм, пижак нь одоо тийм ээ дан зөвлөгтэй юм уу, давхар зөвлөгтэй юм уу, материал нь ямар авах юм, өнгө нь ямар авах ингээд дресс кодтой байдаг. Тэгэхээр түүнийхээ дагуул хувцална гэсэн үг. Тийм. Тэгжээж нөгөө нэг бид нар одоо юу гэдэг одоо бидний харагдах байдал гэдэг чинь ерөөсөө бидний нөгөө бизнесийн одоо тийм ээ нүүр царай шүү дээ. Ер нь бизнес эрхэлж байгаа хүмүүсийн хувьд бол
одоо тэр хүний бизнес амжилттай явж гэнэ үгүй юу гэдэг хувцлалтаас нь ихээхэн шалтгаална тий. Саяхан нөгөө нэг хэсэг одоо шинэ саяны хослол дээр ингээд харах юм бол бижакнуудын нөгөө нэг энэ гадна талынхын зам гэж ирдэг лүү. Барта тий. Бартааны их нарийнхан байдаг юм бол одоо бүр нэлээд том болсон байгаа харагдаж байгаа тий. Ер нь жоохон юм өргөн заримдаа бүр ингээд нөгөө энэ чинь барта зах чинь ингээд нөгөө хоёр юунаас бүрддэг бол зөвхөн энэ бартаатай байх жишээтэй. Захгүй тийм ээ. Тиймэрхүү хэм маягууд бас нэлээд гарч ирж байгаа. За энэ зургийн дээр тайлбар хэлвэл. За ерөнхийдөө бол яг нөгөө намар өвлийн одоо нөгөө чиг хандлагууд явж ийн л да. Тэгээд одоо энэ дээрээс ингээд харахад бол нөгөө бас энэ ноосон цамцнууд бас нэлээд юм нөгөө том нэх хэстэй тийм ээ харагдаж байна. Ер нь бол энэ жилийн хувьд бас нэг том нэх хэстэй хувцснууд бас нэлээд бас тренд болж орж ирж байгаа л гэсэн үг. Тэгээд ингээд хараад байхад ер нь л нөгөө мөрний хэм маяг маань бас давхарл яваад байна. Ерөөсөө нөгөө ганц одоо гадуур хувцсан дээр ганц пижакан дээр гэлтгүй ер нь тийм ээ. Төрөний тэр нөгөө барта гэсэн дэр хэлээдэггүй. Одоо шинэ нөгөө нэг нүрийн хэлбэрээсээ шалтгаалаад идэг ч юм уу. Хэрвээ өргөн нүртэй байх юм бол нарийнхан барта байх юм бол яах вэ? Эсвэл магадгүй богино хүзүүтэй байх юм бол гэдэг ч юм уу. Тэрэн дээр яаж тааруулвал зүгээр вэ? Пижакны хувьд. За ер нь бол нөгөө нэг захны хувьд гэх юм бол нүүрний хэлбэр, хүзүүний хэлбэр хоёрыг нэлээд сайн анзаарах хэрэгтэй. Тийм ээ. Одоо нөгөө нүүр маань өөрөө яг одоо юу гэдгийг одоо доошоогоо гурвалжин буюу эрүүл шанааны хэсэгтээ нэлээд юм өргөн нүртэй авах юм бол нэг том барта зах энэ дээр ингээд тавьчих юм бол энэ маань бас өмсчих юм бол нөгөө нүрний хэлбэрийг улам тодтогч өгнө гэсэн үг. Тэгэхээр бас нөгөө зарим тохиолдолд одоо нөгөө бас нөгөө харьцуулагдах бас байдал байна л да. Жишээлбэл нүрээрээ одоо нэлээд махлаг хүн жижигхэн барта захтаа одоо хувц өмсчих юм бол пижак өмсчвол бас нөгөө нүрийг тодтогч өгнө. Тэгэхээр нөгөө яг одоо нөгөө жишээлбэл албан галбартай хүн нарийнхан бүсцэнгүүд илүү нөгөө тодорч бүр илүү хөвсгөр харагддагтай ижилхэн нүүрний хэлбэр ямар байхаас шалтгаалаад бид нар яах нь барта захны өргөн найрын дээрээс нь одоо зах маань босоо байх юм уу хэвтэй байх юм уу гэдгээс нэлээд ер нь шалтгаална. За тэгээ мэдээж нөгөө за одоо эрчүүдийн хувьд бол ихэвчлэн нөгөө V line ингэртэй байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө айл одоо дугуй ингэртэй одоо жишээлбэл одоо эрчүүдийн хувьд цамцан дээр тийм ээ одоо нөгөө футболкон дээр ч гэдэг юм уу нөгөө дугуй ингэрүүд бол яг богино одоо хэрнээ өргөн хүзүүтэй хүнд бас нэг тийм тохиромжтой хувилбар биш байдаг. Тэгэхээр яагаад тэгэхээр нөгөө дугуй ингэр чинь улам нөгөө нүрийг тодтогч өгч байна гэсэн үг. Харин одоо жоохон тийм нүрээрээ махлагдуу дээрээс нь одоо тийм богино хүзүүтэй өргөндөө ингээ хүзүүтэй хүмүүсийн хувьд бол аль болох гурвалжин зах илүү тохиромжтой. Энэ бол одоо цамцч бай одоо тэгээ зангины хувьд бол бас сонголтоо зөв хийх хэрэгтэй баг. Тэр нөгөө юу ахын зангиагаа одоо зангидахтаа бас нэлийн зөв зангидахгүй бол бүр ингээд пимбилгээд бүр ингээд томор зангидсан байгаа. Тийм срооч өмсөж байгаа нөхцөлд бол тийм ээ бас тэр зангиа бол асар чухал тийм ээ. Одоо нөгөө л сая хэлж байгаа шиг одоо нөгөө жоохон юм махлагдсан хүмүүсийн хувьд бол хит нарийн зангиа бас нэг тийм тохиромжтой хувилбар биш. Дундаж гэтэл зарим хүмүүсийн хувьд хит туранхаа хүмүүс одоо тийм ээ жижигхэн нүртэй нэг туранхаа автар хүмүүс маань хит одоо нөгөө ингээд зангиагаа нөгөө бандаалгаад одоо тийм ээ иймэрхүү маягаар бас ингээд зангидсан байх нь улам нөгөө нэг тэр нөөрийг нэг харьцуулаад байдаг. Хүмүүс нөгөө тэр болох нөгөө яг юунда байна гэдгийг анзаарч чаддаггүй байхгүй юу. Энэ хүний нөгөө асуудал нь юунд байна, хувцлалт нь онцгүй харагдаад байгаа нь юунд байна гэдгийг анзаардгүй ингээ харахад л нөгөө хувцаа өмсөн л байдаг. Гэтэл нөгөө жижигхэн деталууд ерөөсөө бид нарыг одоо нүүр ямар харагдах, хүзүү ямар харагдах, биеэрээ одоо тийм ээ тарган туранхаа одоо харагдахаас яг ер нь бүх тал дээр бол нөлөөлдөг. Тэгэл жижигхэн деталь засчхад л яах нь тэр хүний одоо тийм ээ асуудал нь шийдэгдчих юм дээр. Тий. За их баярлалаа. Үргэлжлүүлэн бид дараагийн хэсэгтээ эрэгтэйчүүдийн нарны шилтийн сонголтын талаарх зөвлөгөө хүргэн шүү. Энэ удаагаар энэ жилийн чиг хандлага ямар байна? Та илүү их одоо загвар хөөе гэвэл ийм санаанууд байна шүү гэдгийг санууллаа. Их сонирхолтой байлаа. Эргээд болцгоо баярлалаа. За баярлалаа. Баярлалаа.